Жолоочийн даатгалын тухай хууль 2011 оны 10 сарын 6-ны өдөр батлагдсан. Энэ хууль батлагдахад мөн хэд хэдэн хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Тэрэн дотор бол албан журмын даатгалын холбоо дараах алба сангуудтай байна гэдэг даатгалын сан, мэдээллийн сан, шуурхай алба гэдэг юмтай байна гэж ингэ заасан байна. Мөн жолоочийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйл гэж бүх бүтэн зүйл дотроо 3 заалтай зүйл шуурхай албаны талаар зааж өгсөн. Даатгалын шуурхай алба гэж одоо нэрнээс нь үзсэн ч гэсэн нэг алба гэж нэрлсэн байгаа юм. Тэр зэрэг даатгалын тохиолдол гарсан нөхцөлд ялангуяа албан журмын жолоочийн хариуцлага даатгалын тохиолдол гарсан үед энэ шуурхай алба бол маш хурдан тэр даатгалын тохиолдол болсон газар хүрэлцэн очиж хохирогчд олох нөхөн төлбөрийг үнэн зөв шуурхай бүрэн гүйцэд олох энэ боломжийг даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч аль алинд нь бүрдүүлж ажиллах ийм үүрэгтэй ийм шуурхай алба байна гэж ингэ заасан. Жишээлбэл ингэдэг шүү дээ. Даатгалын тохиолдол юм нэг ослон оронгуудаа өөрийнхөө хамгийн дотны хүмүүстэй ихний мэдээлэл өгдөг. Тэгээ нөгөө тохиол бол одоо тэр даруй явж очдог. Тэгээд бүх талын тусалцаа сэтгэл санаанаас эхлээд бүх талын тусалцааг үзүүлж байдаг. Яг тийм нэг одоо манай даатгалагч нар хүсэж байгаа. Энэ хүслийг биелүүлэх энэ үүргийн шуурхай албад өөртөө хүлээж байд юм аа. Даатгалын байгууллага болгон өөрийн шуурхай албатай байхаар хуулийн заасан байж байгаа. Шуурхай албаны тэр талаар хууль заасан заалтыг хэрэгжүүлэхээр санхүүгийн зохицуулах орооноос шуурхай албаны ажиллах журам гэж батлагдсан. За энэ журам нь бол одоо даатгалын сангаас нөхөн төлбөр олох шуурхай албаны ажиллах журам батлагдсан байгаа юм. За сангаас нөхөн төлбөр олох гэдэг юм юун тухай ярьж байгаа нөхөө зэрэг тэгээд даатгалын тохиолдол гаргасан хүн даатгалтай байх юм бол даатгагчтай хамтчихна. Гэтэл даатгуулж амжаагүй нэг бол даатгалын гэрээний хугацаа дуусчихсан. За даатгагч нь дампуурсан тохиолдол гэж байгаа юм. Мөн одоо даатгагч нь тодорхойгүй гэдэг юм эзэнгүй ослын үед хохирогч нь бол тэр даатгалын холбооны манай холбооны шуурхай албанд хандах ёстой юм аа. Энэ шуурхай албаны байнгын утас 24 цагийн ажиллагаатай утас бол 70 10 11 77 гэсэн утас байгаа. Энэ утсаар бол даатгуулж амжаагүй. Даатгалын хугацаа, гэрээний хугацаа дууснаа мэдлгүй явж исэн чинь дуусчихсан бол даатгалын компани одоо дуудлага хийж авахгүй шүү дээ. Даатгалаас хөнөөлбөр олгохдохгүй. Даатгалчин тампуурсан гэж байгаа мөн одоо эзэнгүй осол буюу тэр осол гаргасан буруутай хүн тодорхойгүй. Ийм нөхцөлд бол энэ холбоонд хандах ёстой. Энэ холбооноос шуурхай алба маш шуурхай газар дээр очиод нөхцөл байдлыг бүрэн баримтжуулаад тэгээд даатгалын сангаас одоо нөхөн төлбөрийг хохирогчд олгодог. Дараад нь буруутай хийгдээс эргэн нөхөн төлөгддөг. Ийм журамтай байдаг юм аа. Санхүүгийн зохицуулахаараа батлсан журам бол зөвхөн энэ даатгалын холбооны шуурхай алба буюу сангаас нөхөн төлбөр олгох энэ шуурхай албаны журам юм аа. Даатгалын компаниуд бол өөрсдийн одоо дотоод журмаар бол одоогоор үйл ажиллагаа бол гүйцэтгэж байгаа. Албан журмын даатгагчдын холбооноос толиулах нь тэгсэн чи бөөн үнс нурам толгой маань агнаад. Цус. 7-8 ойл тавьсан. Тэгээ ер нь энэ дуулахгүй явсны харгаа шүү дээ. Та нар ч гэсэн энэ дуулга байнга өмсч вэ. Ер нь тэр цагаас хойш би орондоо орохдоо ол тайлдаг байсан. Эд энэ гамбаахал хэлж байгаа болохоос үнэн үг шүү аа. Заавал өмсөж байгаа тустай шүү. Нэрээ үнэн шүү. Бүгдээрээ дуулахаа өмсөж шүү дээ. Монгол хүн Монголын баялаг.